нэг одоо нөгөө дэд даргын асуудал хүчээр хойшлуулах гэсэн ийм гомдлыг ардын намын зарим гишүүд яриад билээ. Тийм асуудал байгаа мó? Ардсан нам бид бүрэн дорж байгаа энэ асуудлыг адгаар хойшлуулах юу ажиллаатай гэж яриад байна. Тэр би нэг зүйлийг хэлэхэд бол ардсан намын бүлэг өнгөрсөн 3 дахь өдөр ээлж тусаар уралдаад 3 аалтаа буюу одоо бүх бүлгийн гишүүд олонхороо одоо заавал биелүүлэх ёстой ийм одоо шийдвэр гаргасан. Энэ нь бол одоо дэд даргын хоцролт тухай асуудалтай 5 хоногийн завсарлах авах түүнийг нүүх одоо ийм одоо үр одоо ирсэн байна. Тэгээ энэнийхэн дагуу 3 аалтаа шийдвэр учраас би бүлгийнхаа шийдвэрт бүрэн дагаж биелүүлэх үүрэгтэй. Энэ хүрээндээ бүлгийн одоо дэд даргын асуудал хойшлогдсон байна. Тэгэхээр булган туяад дарга огцроогүй тохиолдолд огцрох асуудлаар засвар авчлаа шүү. Тэгэхээр хамгийн асуудал өөрөөр нам эрсдлийн бүлгээс нэг дэд даргатай байх болсон. Тэгэхээр 2 дэд даргатай болчих гээд байна тийм ээ. Тийм учраас энэ асуудал хойшлогдсон. Ер нь бол булган туяад дарга бол даргын үүрэг гүйцэтгэж байгаа. Булган туяад дарга өөрөө ирээд эндээ суугаад намайг доош нь буулгаад өөрөө хурлаа удирдаад манай бүлгийн тэр өнгөрсөн 5 хоногийг багасгаад тэгээд дэд даргаас өөрөө огцроод Бат Эрдэнэ дарга унших бүрэн боломжтой шүү дээ. Ер нь ямар шалтгаанаар 5 хоног завсарлаа авах шаардлагатай гэж аануулсан юм бэ? Энэ ер нь бол энэ Монгол Ардын намын одоо хамгийн гол асуудал бол 95 дугаар тогтоолоо шүү дээ. Засгийн газрын огцрол 95 дугаар тогтоолыг бас тодорхой хэмжээгээр хилцэх ёстой. Өөрөөр хэлбэл нэг тогтоолыг хайчаад зөвхөн одоо огцруулах тухай асуудлыг Монгол Ардын нам оруулж ирээд байна шүү дээ. Тийм учраас энэ засгийн газрын огцруулсан 95 дугаар тогтоолыг бас бүтээн зөвшөөрөх асуудлаар одоо тодорхой одоо шийдвэрийг байнгын ороо болон чуулганаар хэлцэх ёстой. Ийм эцсийн төгөлд гарцсан тэрийг хилцэх шаардлага хэлцэх ёстой. Та өчтөр Цэрэн самбуу гэдэг хүний чуулганы хүмүүс хөөлөө шүү дээ. Танд тийм эрх мэдэл байгаа юу? Тэр хүний тухайд танд яг үйлсний hulгаатай холбоотой яг ямар баримт вэ? Ер нь бол маш их олон хулгай гарсан. Тэрэн дээр хамгийн их оролцож одоо явах тийм одоо худалдаа авах ажиллагаа санхүүгийн дарга одоо гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа. Тийм учраас энэ одоо маш их олон хулгайнууд гарсан бүгдээрээ Эрдэнэс тавталгаатай холбогддог. Энэ дээр албан тушаалтан байсан учраас